байцгаана уу? Номын ертөнц клубын гишүүн Халиун байна. Номын ертөнц клубын гишүүн 149-р сургуулийн 10-ын Б ангийн сурагч Гантуул байна. За өнөөдөр бид амьтдын тухай 50 номоос Джек Лондонгийн Цагаан соёотоочийг ярихад бэлэн болоод байна. Өнөөдөр манай клуб нь орон даяар ерөнхий боловсролын бүх сургуулийг номын клубтэй болгох зорилготой ба номын ертөнц клуб чинээр гишүүн эсвэлж байгаа. Хэрвээ та сонирхож байвал дараах дугаараар бидэнтэй холбогдорой. За хоёлаа одоо номыг яагаад сонгох болсон бэ? Номоо сонгож унших болсон шалтгаанаа бидэнтэй хаваалцаач. Энэ номыг би анх 8 дугаар ангитаа харж ирсэн. Тэгээ нөгөө Facebook-ээс ингээд товч агуулг ингээд төр зур уншсан байхгүй юу? Тэгсэн чинь энэ зүгээр ингээд нохоо эзэн хоёрын нохоо тийм нэг үнэт сэтгэлийг байгуулдгаа гэд тэгэнгүүт нь би заавал уншнаа гэж байгаа 9 дугаар ангитаа уншсан. Өмнө жил юмсан гэсэн юм тий. Номын зохиолч одоо Джек Лондон тийм ээ. Номын зохиолчийн талаар бидэнд бяцхан мэдээлэл хүргэж. Джек Лондон болохоор бага балчраас эхлүүлээд их ядуу тарчиг өссөн. Сургуультай явахдаа сургууль руугаа өмсөж явж байгаа хувцснаас хүртэл ичдэг байсан гэж өгүүлсэн. Тэрээр цэргийн сургууль явж исэн. Тэгж байхдаа би эрдэн боловсралтай болох хэрэгтэй юм байна гэж бодоод тэр ингээд зохиолч болсон. За тэгвэл хоёлаа одоо номд оръё. Номд ер нь юуны тухай өгүүлж ийнэ? Ном дээр гарах үйл явдал дөрүүдийн тухай бидэнтэй хаваалцаач. За энэ болохоор чон нохоо хоёрын дундаас гарсан эрлийд цагаан соёотой чонны тухай өгүүлнэ. Энэ чон маань болохоор саарал минж гээд нэг индиан хүний гар дээр ингээд баг балчир насаа өнгөрүүлдэг. Индиан хүний гарнаас Скотгүй сайхан Смит гээд хүнд ингээд очдог. Тэр сайхан Смит гэдэг хүн нь болохоор цагаан соёотыг зөвхөн мөнгө олох зорилготойгоор нохоо тулаанд оруулдаг. Нохоо тулаанд оролцож явж байгаа хугацаанд цагаан соёот маань ингээд яг өгөхөө шахдаг. Тэгж байгаа хооронд нь Скот гэх хүн цагаан соёотын маань амь насыг нь авраад ингээд өөр дээр ингээд өсөгдөг. Цагаан соёот маань Скот гэдэг хүний гар дээр очиод ингээд эхний хугацаанд ингээд их ингээд ядарсан. Ягаад вэ гэвэл ингээд нохоо тулаанд ороод ингээд маш олон жил ингээд хэрцгий чон болцсон байсан учраас тэгээд энэ хугацаанд Скот маань цагаан соёотыг ингээд номхон нохоо болохыг ингээд хичээсээр ээж байгаа цагаан соёотыг маань номхон нохоо болгодог. Цагаан соёот маань Скотод ингээд энэ миний бурхан ингээ хүн ингээд бурхныг шүтдэхтэй адилхан амьтад биднийг бурхан мэд ингээд хүндэлж шүтдэг. Цагаан соёот маань яг ингээд Скотыг өөрийнхөө бурхан гэд тэгсэн. Тэгээд Скот маань цагаан соёотыг ингээд орхиж явах хэрэг гардаг. Дөнгөд нь Скот цагаан соёот ингээд их хугацаанд ингээд өсөглөн байгаад тэгдэг. Тэгж яхад Скот ингэж боддог. Энэ үнэхээр л ингээд надтай байх ёстой, надтай байх хувь тавилантай чон байна гэд өөр дээр ингээд өсгөөд их том хот руу аваачдаг. Том хотод аваачаад цагаан соёот маань Скотын үр хүүхэд гэр бүлтэй аз жаргалтайгаар амьдарч байгаагаар ном маань дуустдаг юм аа. Тэгвэл номын эхлэл төгсгөл бас ялгаатай шүү тийм ээ. Цагаан соёот маань бол эхэндээ их зовж исэн мэн штэ. Сүүлдээ сайхан гэр бүлд очоод тэгээд номхон нохоо болтлоо жаргасан байна. Тэгвэл одоо ингээд Скотын амьдралд хатуу эзэн болон ингээд тайр инэрлийг үзүүлж чадсан ингээд эцдийн ялгааны юу байв? Тэр нь цагаан соёотод маань хэрхэн нөлөөлсөн бэ? Цагаан соёотын эцдийн дунд хамгийн ихэнд болохоор саарал минж гэдэг индиан хүн дээр очдог. Энэ саарал минж нь болохоор цагаан соёотын яг тийм индиан тосгондоо ингээ байлгаж исэн. Гэхдээ энэ саарал минж цагаан соёотыг ихээс нь салгадаг. За тэгээ хоёр дахь эзэн нь болохоор маш харгас хэрцгий хүн. За тэгээ миний хувьд нь цагаан соёотд маань ингээд үнэхээр их ингээд тусалсан цагаан соёотын маань амьдралыг өөрчилсөн хүн гэвэл Скотик гэж хэлмээр байна. Яалтчгүй хайр инэрлийг үзүүлж чадсан хүн шүү дээ тийм ээ. За зохиолд маань тусгагдсан хайр ба хүний нөлөө таны талаар яг ямар ач холбогдолтой вэ? Одоо хүн нэг үнэхээр их хайрладаг шүү дээ. Яг хүн гэдэг утгаар нь гэтэл ингээд амьтдад ингээд хүмүүс ингээд арай өөрөөр ханддаг. За жишээлбэл хамгийн ихнийхэн жишээ гэвэл одоо энэ цагаан соёот гэж шүү дээ тий. Цагаан соёот ингээд гурван эзний гараар дамжихтаа ямар өөр амьдралаар амьдарч ирсэн яг эздийнхээ нөлөөгөөр. Эндээс л бид нэр хүний хайр болон хүний нөлөөг харж болох нэ тийм ээ. Цагаан соёотд маань байгалийн хатуу ширүүн нөхцөл одоо зан төлөвд нь хэрхэн нөлөөлсөн бэ?
Цагаан саяд болохоор ингээд зэрлэг байгальд төрсөн. Зэрлэг байгальд ингээд өсөж байгаа үедээ цайхын саарл мэд дээр очдог. Индиан тосгонд очихдоо ингээд өөрийнхөө нохой чон хоёрын ирлиз гэсэн нэг тийм эрх дураар амьдралаар ингээд Индиан тосгонд өсдөг. За тэгээд Скот дээр очиод хатуу торонд маш бага хоол идээд за одоо юу гэмээр Баригдмал орчинд амьдрах нь. баригдмал орчинд амьдарсан. Яг баригдмал орчинд амьдарч байгаа хугацаанд цагаан саяд болохоор маш хэрцгий аратан болж хуурсан байдаг. Зөвхөн нохой тулаанд оролцож байхдаа зөвхөн л ингээд заавал энэ амтныг ална гэсэн нэг тийм толгоонд нь ингээд маш хэрцгий зан суусан байдаг. За тэгээд Скот дээр очиод Скот өөрийг нь маш ихээр хайрлаж халамжлаад тэгээд цагаан саяатыг маань энгийн номхон чон болгосон. Тэгэхээр ер нь түүний амьдарч байгаа нөхцөл нь зан чанарсан шууд нөлөөлсөн байх нь тийм ээ. Ер нь хүн ч ихсэн их бах тийм ээ. Хатуу ширүүн нөхцөлд ороод ирэхээр яаж чигээл амьдрах одоо тийм сэтгэхүйтэй болдог бол бүх юм ингээ элбэг хангалуун тайван амьдралд ороод ирэхээр хүн ч ихсэн илүү аз жаргалтай болдог шүү дээ. Тэгэхээр ер нь хүн амтан ялгаагүй бас л адилхан байна. За, намаа уншаад ойлгож ухаарах зүйл нь юу вэ? Намаас өгсөн одоо уншигчдад өгөх мессеж нь юу вэ? За энэ номноос миний ойлгосон зүйл гэх юм бол хүн ингээд амьтдад үнэхээр ингээд хэрцгий ханддаг өөрсдийнхөө хүсэл сонирхлыг ингээд болгож л байвал юу ч үсэн яах вэ гэд. Энэ цагаан саяд гэд номон дээрч биш ер нь ингээд бодит амьдрал дээр их болдог. Дэлхий гэдэг зүйл өөрөө зөвхөн ингээд хүн төрөлхтөнс зориулагдсан юм шиг хүн ханддаг. За жишээлбэл за одоо дэлхийн дулаарлаас болоод маш олон амьтад устж үгүй болж байгаа. За тэгээд дараагийнх нь жишээ гэх юм бол за одоо би ингээд гэрийн тэжээвэр амьтантай болмоор байна гэд ингээд авчингуудаа жоох ингээд сахилга гуйтаж иднэр болоод тэгэнгүүт нь шууд ингээд хайчихдаг. За хамгийн амар жишээ гэх юм бол нэг муурыг уутанд хийгээд хогийн савд хайчихсан байдаг. Тийм амар хэрэг нэрээ гарсан шүү дээ тийм ээ. Хүн ингээд өөрхөө төрхийн зургийн хүсэл сонирхлоосоо болоод бүхэл бүтэн нэг амьдралыг үгүй хийж идэг. Тийм шүү. Хүмүүс одоо амьтан тэжихээс өмнө тийм ээ тэр чинь хүнтэй адилхан зүйл биш. Хүний амьдралын орчин нөхцөлд дасахтаа муу гэдгийг юу нь ойлгох хэрэгтэй, хариуцлагатай байх хэрэгтэй, тийм ээ. Ер нь бол одоо өөрийгөө ухамсарлах хэрэгтэй, тийм үү? Тий. За тэгээд миний одоо энэ номыг уншаарай гэж зөвлөмөр байгаа зүйл нь болохоор цагаан саяад ямар ч хэзэн дээр утсан ингээд өөрөө амьд үлдэхийн төлөө ингээд маш их хэрэг хичээдэг. Тэгж явах хэвчээ ингээд Скот дээр очиод аз жаргалтайгаар болдог шүү дээ. За энэ номыг уншингууд бол ойлгох зүйл яг ингээд энэ мэдчлэн маш их байгаа. Тэгвэл энэ ном яг хэнийг уншаасаа гэж хүсэж байна? Энэ номыг болохоор би бүх насныхныг уншаасаа гэж бодож байна. Тэр тусмаа гэртээ тэжээвэр амтнд тэжээх сонирхолтой хүмүүс одоо ингээд юуг анзаарах юм бэ? Амтд юуг бодож ийд юм бэ? Ойлгохыг хүсэж байгаа хүн болгоо энэ номыг уншаасаа гэж хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа. Үнэхээр гайхалтай номын талаар бидэнд мэдээлэл өглөө. Тэгээд одоо амьтдын 50 номын маань уралдаа маань дууссан ч гэсэн бид нэр дараагийн 50 номынхоо чагсаалтыг гаргаад эхэлсэн байгаа. Дараагийн 50 ном маань болохоор байгаль экологийн чиглэлээр гаргах тул хэрвээ та бүхэн санал ирүүлэхийг хүсвэл номын ертөнц нээлттэй Facebook хуудасны сэтгэл хэсэг тандаарай. Номын нэр болон зургийг үлдээж бидэнд мэдээлэл өгөөрэй. Чамд байгаль экологийн чиглэлээр уншсан ном байдаг уу? Би одоо нэг ном уншиж эхлүүлж байгаа. Энэ номон дээр болохоор ингээд нэг гэр бүл ингээд онгоцонд явж байгаад тэр онгоцон сүрөөд хүмүүс нь тэр гэр бүлийг орхиод тэгэд явдаг. Тэнгүүт нь энэ гэр бүл эзгүй арал дээр очиод ингээд байгальд ингээд яаж өсч төрөж байгаа юм. Яг тэр аралтаа survive хийж амьдарч байгаа юм шүү дээ, тийм ээ. Тэгвэл чи энэ номоо уншиж дуусгаад бидэнд одоо санал болгож болох нь байна. Хэрвээ энэ ном маань чагсаалтанд орох юм бол дараагийнхаа тэмцээнд идэвхтэй оролцоорой. За баярлалаа. Баярлалаа. За ингээд бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзцгаая. Баяр таа.